Сайн байцгаана уу? Зуны сайхан нарлаг өдрийн мэндийг хүргэе. За бид тавлаа гэр бүлээрээ сайхан одоо хинтэл явах чи. За тэгээд Чингис хот руу явна. За тэгээд Чингис хааны төрсөн нутаг болох тэгээд манай аав ээж хоёрын төрсөн нутаг болох Чингис хотоор явж влог хийх болно. Тэгээд тэндээ сайхан зөндөө олон цуврал влогууд оруулах болно. Тэгээд гоё хөдөөний айлаар очиж тэгээд Чингис хотын тухай гэх мэтлээ. Тэмүүчээс та нар влогуудаа дасгалтгүй үзцгээгээрээ тэгээд одоо Чингис хот руугаа явцгаая. Маш сонирхолтой влогууд болох учраас бүгдийг алгасахгүй үзээрэй. Намайг онцчаа чимшлийг тавина гэсэн чи өөрөө хамгийн дөрөв онцсон байна. Тэгээд зандаа явчих гээд манай ээж аваа идэхээр орсон. Тэгээ маань хажууд байна. Ингээд манай цэмо бац. Ингээд хатаал торлоо одоо одхон Чингис хот дээр уулзцгаая. Баяртай гонтонхай. Сайн байцгаана уу? За тэгээд нэг сайхан өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бид хоёр Чингис хааны өлгөө нутаг болох Хинтээ аймгийн Чингис хотын төв алган дээр нөлөөлсөн байна. За тэгээд маш олон жуулчид аялж байгаа хүмүүсүүд хүрэлцэн ирсэн байна. За тэгээд бид бол тавлаа гэр бүлээрээ сайхан жил болгон явдаг байсан. Тэгээд ковидоос 2 жил явж чадаагүй. Тэгээд одоо ирсэн чинь маш гоё байна. Бид нар би төрснөөс хойш дандаа 100 болгоо очдөг байсан. 2 жил яваагүй гэхээр бид нар нийт 12 жил 100 болгон очдөг байсан. Тэгэхээр сайхан болдог. Тийм учраас бид нар танарт энэ нутгийг одоо танилцуулж өдөрний амьдралын тухай харуулсан. Тэгээд карантинаас болоод хөдөө явж чадахгүй байгаа. Явах юмсан гэж бодож байгаа хүмүүс яг л хажууд байгаа юм шиг үзүүлэх болно. Тэгээд аялж байгаа хүмүүстэй хэлэхэд бүгд аяллаа алтан дүрмээ бариад хогоо хаягахгүйгээр тэгээ бүгд шинжилгээгээ өгөөд өстой ном дүрмийн дагуу сайхан аялцгаая. За тэгээд За тэгээд одоо хотын хүүхдүүд гээд хөдөөний амьдрал мэддэггүй байдаг. Тэгээд одоо ингэ сайхан би одоо хөдөөний амьдралаа мэдүүлнэ гэд итгэлтэй. Тэгээд дараач одоо блогуудын маань сайн үзээрэй. Тэгээ бидэнтэй хамтаагаараа хөдөөний айл дээр ямар ч байсан бид нар очих болон тэрийг бүгдийн сайхан гоё влогоор танарт хүргэх болно. Баяртай. Тасалдгүй үзээрэй. Замд тэгэл тасралтгүй өөдөртөө яваад байна гэж яах вэ? Тэгээд нэг сая гоё тоглоомын санаа би бодож олоод тоглож байна. Тэгтээ бүгд арга нэг санаа бодож олсон. Очир үг дуусгадаг. Төгсгөлөөр нэгээд үг хэлээд тавьж байсан. Тэгээд би ч очиг бүр тасралтгүй ирээсгээд шахсан байдیں۔ Тэгээд хасгалтгүй шахтагсан байдیں۔ Тэгээд ээж тоо хэлээд тав хэгддэг таан дээр нь өөрийнхөө нэрийг хэлээг мэтлээ. Тоглоом явж тэгээд миний санаачилж байгаа тоглоом бол шүлэг биш. Яаж биш хойгоо эхний хүн 2 бадаг, дараагийн хүн 2 бадаг. Хоёр бүр амар лагдэв бадаг. Дөрөв ганц хэлсэн байна. За тийм байна. Гэтэ ямар шүлэг вэ? Санаа оноо. Би Монгол хүн нэг би Монгол хүн. Тийм ээ те. Ой. Аав юу жадчих. Би болоо мэддэг. Аав юу жадчих. Окей. Аав юу жадчих. Жадчих. За. Баг миний салдыг сонсгоо дийлэх нь зөвшөөрчлээ гэж. Бада би. Авлин
Таймер гэсэн малчныг төрсөн би. Одоо хээр нутгаа хиймэн гэж бодсон. Асан браш дээр. Сэлгэр сайхан нутгаа. Сэтгэл багтаад. Үсэж яасэлхэн үсэж байгаа юм шиг. Өршөөлтэй юм хаад нилээдэж байгаа юм шиг. Сайхан сайхан. Электрик минь дотож Сонсогчоо энд надад хоёр нүдийг минь бүрсэг. мини концерт гэсэн. Яа, цаадч ямар тутаг гэж сая. Жижиг кино катар гэж жижиг кино гэдэг өслөө. Тэгэхээр одоо хэлдэ. За. Мини концерт өслөө. Конец, бомба орсон.